маш удаан хугацааны дараа бичлэг оруулж байна. Тэгээд энэ бичлэгийг бичснээс 2 сарын дараах би байна. Сайн уу? Тэгээд эцэс нэг юм бичлэгээ дээдлж орууллаа. Тэгээд энэ бичлэгэн дээр маань би Японд байдаг найзтайгаа цуг Таиланд руу аялаар явсан тэмдэглэл орох болно. Тэгээд влогоо дуустал нүдээр. Гэтэ нэг юмыг анхааруулж хэлэхэд Таиланд амар чимээтэй байсан болохоор надад майк байхгүй. Тэгээд амар чимээтэй байсан шүү дээ. Ойлгоорой. 7 хил carry on гэж болно гэсэн байхгүй юу? Нөгөө надад жижигхэн чемодан байдгийг. Тэгээд тэр маань эвдэрсэн. Шинэ чемодан захиалаад одоо эндээ авч явах юмудаа хийнэ. Эрэхтэй бол тэндээсээ чемодан аваад тэгээд худалдаж авсан юмнуудаа хийгээд буцаад хүрээд ирэх юм. Яагаад аялал явахаар болсон юм бэ гэхээр ингээд өөр хүмүүстэй ярьчихсан таахгүй юу? Би яваа мэй гэдгсэн чинь нөгөө хэд маань боломжгүй боллоо тэгээд болцсон. Тэгээд би Японд байдаг найз руу "Үгүй хоёлаа Таиланд явах уу?" гэд тэгээд санаа гаргаад тэгээд бид хоёр хоолцсон зэрэг хамгийн амжтай манай найз маань зөвшөөрөөд манай найз Японд хэлний бэлтгэлийн төрөө төгсөөд цаг зав гарч байгаа байхгүй юу? Тэгээд хичээл дээр болохоор найзуудаараа хэрцээ бүртгүүлүүлээд тэгээд явчихсан гэж бодод. Маргааш өгн 3 хичээлтэй. Тэгээд 3 хичээлийнхаа эхний хоёрт нь суугаад тэгээд сүүлийнхийг нь найзаараа хэрцээ бүртгүүлүүлнэ. Манай захирал амар хөөрхөн заяо. Надаа 250,000 вон өгсөн заяо. Монгол мөнгөөр нэг 500,000 төгрөг өгсөн. Аяллаар явлаа гэсэн чинь. Тэгээд хэд хэдэн бикини тэгээд дотор хувцас, оймс гутал хийгээл тэгэл баг дүүрчнэ гэж бодод байна. Очоод өмсөх юм хунууд авчна гэж бодож байна. Тий. Надаа ер нь нэг амар олон нэмгэн хувцас мөвц байхгүй байхгүй юу? Тийм болохоор тэгээ очоод тэндээсээ нэг үсэн шопинг хийм би ингээд явчих гэж бодсон байгаа. 1000 дуунд очиж би мөнгөө солиулсан бол надад ашигтай байхгүй юу? Тэгсэн чинь надаа ингээд хичээл ном тэгээ ажил гээд ерөөсөө цаг гарахгүй байсараагаа тэгээд мөнгөө солиулж чадаагүй. Хэл тийм овыг гиснэ. Нэг ийм л юм болчиход бах юм. Очоо шопинг хийнэ хүмүүс харнаа. Мэдгүй нэ би яг яах стайл л гэснээс эдгээр бүгдийг авч явах хэрэгтэй биш санагдаад байгаа байхгүй. Энэ эмгтээчүүдэд байдаг нэг тийм балиар зам байгаа байхгүй. Бүгдээрээ л өмсгдөх юм шиг. Бүгдээрээ л хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Өмнө зам Монгол явхад ингэ амар хувц авч явсан заяа. Би тэгээ тэрнийхэн талын өмсөөчгүй шүү дээ. Бүр ингэ чамнаас гаргаж чирээгүй гэж бодлоо. Яах вэ? Гэтэ зүгээр бүгдийг аваа явчих уу? Одоо ер нь л өглөөний эвтэйч болж байна. Скин кера хийж байна. Хальт тараг болно. Өглөөний цай тийшээ гарна. Мэдрэдинэ. Энэ өчтөр нэр 2:30 гээд унтсан юм. Юмнуудаа янзалчаад тэгээд шүшүүр мөчөд арсан юм байна. Өвөө шүршид арахгүй гэж бодож байсан байхгүй юу? Тэгээд чинь өглөө эрт сэрмэргүй санагтаад. Гэтэ ер нь л өглөө эрт сэрээд шүшид арсан намайг дээрлээсэн л да ихтэй. Чадахгүй нэ. За хичээлдээ явчаад тэгээ нэг харт мартныхаа юмхыг тулах гэж үзэж тараад 9 хоног аяллаар явна гэдэг байна. 9 хоног ч гэжтэй 10 өдөр 9 шөнө ахгүй юу. Хичээлээ тэгж амар удаан таслахаас ер нь л нэлээд айцтай л явж байгаа. Гэтэ авах гайгүй бахгүй тий. Ингээд үгүй өмнө нь ингээд онгоцсон сунгат ингээд амар хүй онгоцсон цогч аваа гэж боддог байсан. Одоо тэгээд тэгэнгუთ ерөөсөө онгоц зүгээр автобус шиг л. Тэгээ энийг ямар ч тааж онгоцоо авч орно. Онгоцондоо суугаад уuna. Өвөө нь унтмаар байдаг тэгээд унтаж чаддаг болохоор тэгвэл хүчээр унтчих л та. Гэсэн бодол төрөөд манай байр юм заяа. Ингэж гарч ирж байгаа байхгүй юу? Яа ингэж гарч ирж байгаа юм бэ? Манай кампус амар юм. Би явж байгаа замаар хамаал. Ройрхон. Эхний хичээл дууссан. Одоо хоёр дахь хичээл рүү явчихна. Надад янзлаа. Тэгээд байжсэн чинь хоёр хичээл одоо ирсэн. Oh, чугайна. So excited. Би үг найзуудынхаа төрүүлж орсон байхгүй. Найзуудтай руугаа ороод би намайг рүүгээд өччих гэсэн чинь хичээлтэй инээ. Тэгээд ганцаараа явах хийх юм гэвэл мөнгөө солиулна юм идэн тэгээ болоо. Юм идэхгүй бол өсөж өглөө. Өглөөний тайлт жижигхэн хараг идсэн. Тэгээд тэрнээс хашаа юу ч хийгээ бүхний цаг идсэн. Өстө чекин хийсэн. Тэгээд мөнгөө солиулсан. Надад $100 өсөхгүй. Найдас авсан $100 өссөн. Тэгээд нэмээд $400 аваад. Тэгээд $500. Яа, шинэ. Идчихвэл 6 цаг ер нь тэсчих واخا. Манай найз уурлаад зүг.
найзтайгаа малгайгаа салсан байхгүй юу. Тэгээ салснаа би хоёулангийн аваад ирсэн за. Чиний юм бол миний юм бол чиний юм гэсэн чинь уурлалцсан. Ирэхээр намайг алуу юм. Им гоё талааллаа нэл. За баяртай одоо дөрөвт болж байна. Хаалга нь 5-10-аас нэлнэс ахгүй. Тэгээд ороод бэлэн болоо байж гэж бодлоо. Тэгээ бас дээрээс нь хүнд байгаа юмудаа чимдам руу байхгүй бол зүүн арай л хүнд байгаа. Тэгээ 111-ээс суух юм гинэ. Тэгээ тэнгуут нь одоо энэ хажуугаар явж байгаа нь 27 заяа. Нилээн л явах юм шиг байна. Бараг метродож явж магадгүй юм байна. Өөр терминал руу. Би өмнө нь бас яг терминал нэг дээрээ буучаад дотор нь орж ирээд метрод суугаад заяа. Метрод суугаад тэгээд өөр тийшээ очиад тэндээсээ онгоцноос уссан шүү дээ. Тиймэрхүү юм болж магадгүй юм шиг. Найд талуудаас өчнөө их. Нөгөө хөрөө хамаг юм. Тэгээд метро маа. Энэ гараад сасан чинь нэг нь наслаад хойшлогдчихлоо. Суух онгоц юм шиг. Миний гоё онгоц нь бол мятын онгоц юм байна. Мятаас өөр хоёр дахь онгоц нь ахгүй юу? Ерөөс таалагдахгүй юм. Мят л угаасаа байсан. Ийм газар бас хөө юм дээ. Би ингэж тулгаж амаргүй юм да. Ямар сүнэ. Бүр гайхчихлаа. Амны хаж цусан нэг их чүүссэн. Одоо би л угаасаа эмээ угаал. Толгойн хамаас гэж үгүй л унтдаг л. Хойшлуулахгүй юу? Тэдсэн чинь Таиланд нөө нэг ажиллаж ах нь ирснэ. Таиландаар юм мэрэг. Би ойлгохгүй тэгсэн чинь санал орхишлуулчих гээд тэгж байна. Нэг жодсахгүй юу? Тэгсэн чинь нойр угаасаа бүр амар хүрээд байна. Тэгээ шууд унтлаа юм ахгүй. Тэгэхээр орж ирлээ. Маш суг байна. Би ч үгүй намхан юм штэ. Ингээл миний гар хурч. Тэг ингээ би ус асуусан байхгүй юу? Би ингээд усуумаар байна гэдгийгсэн чинь ус байхгүй зүгээр кранны ус уу гэж тийм. Тэгэхээр кранны ус ийчтэй ууж болох юм уу гэдгийгсэн чинь Таиландд бол зүгээр уучт юм аа л гэж авсан. Тэгснэ өөртөө тийм савтаа ус. Би сайн удаа үдээ нэ гэсэн чинь амар их бодогдоо унтчихгүй. Ягаад манай мят шиг гоё байж болохгүй гэж. Ягаад гоё мят шиг хоол өгөөд ус өгөөд ээж болохгүй гэж. Тийм үстэй. 3 цагаар болохоор 2 цаг 7 минут болж байна. Сая онгоцны гэрэл асчлаа. Тэгэхээр удахгүй буух юм шиг байна. Би нөө энэс ингээд харж байгаа хгүй юу? Ингээ харах юм бол од ингээд амар гоё тод харагдаад. 승객 여러분의 안전을 위해 Лонгстэйд тэгээ нүгж байгаа хүмүүс ахын бол манай найз руу холбогдорой. Тэгээд хурдан шуурхай, хямдхан тэгээд маш найдвартай шүү. Өнрөм төрөм интер байсан ч гэсэн зүгээр ингээл бүгдийг сайхан ачаал тэгэл хүргээдэг чинь за асуудалхгүй no problem. Тэгээ буусан чинь амар чигтэй байгаа шууд мэдэгдчих. Гэтэ солонгосыг бодлоо гайгүй юм шүү. За ер нь л найзтайгаа ирсэн чинь манай найз ирсэн буудал модалд ороод чекин хийгээд юм хамаа үлдээсэн. Одоо гадаа намайг хүлээж байгаа юм байна. Тэгээ би одоо сая нэг онлайнаар юм бүглэх гэсэн тэрийгэ бүгэлчөөд хаалга нь хаана байдгийг мэдэхгүй хүнээс нь асуусан чинь нөгөө хүн нь гадаад хүн байж тараа тэгээд яаж яхтай англи хэлгөө би тэгээд транслейт руу оруулаад асуугаад тэгээд надад зааж өглөө. Энэ амар сайн хаалга нь яг хаана байгааг мэддэггүй юм байна. Хямргаан завсар мах гавчуулагдсан юм шиг байна. Амар өвдөд түрүүн бүр 3 цагийн өмнөөс хойш өвдөд би бүр стресс анерхоо юм даа. Яа Oh my god. Би тэр ер нь эхний өдөр амир айтайхан газар л биш жоохон муухан газар хүрсэн заяо. Яг хэм бол угсаа эдийн засгийн тал өглөөс бусад гараад тавьчих юм чинь бодоод. Энэ л төсөлж яснаас маш баярлаа. Маш таалагдсан гоо. Өөрхөн цаачаа уу скин кинод авсан. Манай найзад унтчихъя. 8:40 болчихсон юм. Тэг бид хоёр ер нь бараг буудлаасаа гарахад бэлэн болчиход байна. Миний өнөөдрийн outfit of the day. Тийм cute хувцалсан байна. Тэгээ одоо гараад мөнгөө солиулчаад тэгээд юм мэдчихээ тэгээд таксидаад талаараа явна. Паттаяар явна хоёр. Энэ бичлэгийг бичснээс 2 сарын дараах би тэгээд Солонгост амьдардаг, Вонрум төрөм энтерт амьдардаг. Тэгээд нүүгч байгаа. Юндаа л хэрэгтэй байх юм бол майонез руу холбогдорой. Маш хямдхан шүү. Үнэхээр хямдхан. Тэгээд найдвартай, чанартай, хурдан мундаг хөхт байгаа шүү за.
Би чаач бидний юм цэцгэн хөөрхөн сенсораараа тэгээд авсан. Тэгээд бид хоёр энэ бүр захын хажууд буудалсан юм байна. Хоёр одоо захаар явж байна. Окей, зүгээр хажуудаа харна зүгээр дайрч байна. Одоо бид хоёрын буусан онгоцны бодлын хавцаа ер нь бол баг нэлээд локал хүмүүс байд юм байна. Гадаад хүмүүс баг ирдгүү юм байна заяа. Ямар ч гэлэн дахин авахгүй болохоор ингээд өөртөө мэдээлэл ингээд гарахгүй болтгүй юм билээ. Тэгээ ингээд гарангууд нөөдөлн зогсчихдээ юм шиг үлээ. Тийм минут шүү дайраад авчих ёо. Нахаа байна. Одоо ингээд доллароо хөрвүүлэх гээд байж байна. $500 15,625 багт болсон юм юм л амар их мөнгө болсон. Ингэж барьж байгаа нь ингээд зургаад аруулсан байгаа. Амар чимээтэй амар хэцүү байна. Тэснээ ингээ амар халуун. Сая тэр машин дээр намайг тоолоод харууллаа. Ийм хөргөн чихрэгтэй. За би 15-ыг авсан бол манай найз 19,000 баг нэ. Надад чихэр өгöd байгаа юм бол гэсэн чамдаас өгч идэв гэсэн. Хангаж мадраад. Харин тийж утсан. За мөнгөө солилцсон юм чи одоо бид хоёр юм идэхэд ер нь бол ресторанууд бол байна заяа. Гэтэ Таиланд ирсэн юм чинь локал хоолнуудаас нь идэе гэж бодоод тэгээ локал хоолны хүн газар левч. Ер нь л жоохон сэжиг хурж магадгүй. Амар маягсандаа ч бол биш. Тэ? Жоо өвгөн байлаа. Тэ. Маягсандаа ч биш. Угаасаа жоохон тиймэрхүү заяа. Тэснээ ингээд ийм хаалхан ингээ хаагдаад тэгэж гоё ингээд нэг тийм сэрүүхэн нийддэг тиймэрхүү газрууд ер нь л цөөхөн заяа. Дандаа ингээд санал ширээгээ ингээ гадаа гаргаад тавьчихсан. Тэгээ гадаа нь идэх юм билээ. Тэгээ ер нь л чимээтэй жоохон асуудалтай. Гэтэ зүгээр те. Меню зүгээр бүр амар гайгүйсан 100 дотор. За бид хоёрын дахиад юм юу вэ гэхээр би болохоор энэ spicy chicken яхсан заяа. Тэгээ манай болохоор энийг авсан юм байна. Юу нэрээ? Би зартим өгсөн, би зартимгүй гинэ. Энэ зүгээр үнэхээр амьдрал өрнөж штэ хаасайгу. Бид хоёр хоол гарчсан юм. Үнэхээр файн харагдахгүй байна уу? Аим гоё харагдав. Аим гоё харагдчихна. Энд чи хэдийхээ минийх чинь 70. За ингээ шилхэн өнгөө гарч ирж байгаа. Дажгүй мэн. Гоё авчихсан ер нь дажгүй мэн. Тэгсээ авч ийн. За нэг өвөгийн таксийн цугаар авсан хоёр. Одоо бид хоёрын очих далайн маань болохоор 118 км-ийн цаана байгаа. Тэгээд 2,300 бахтаар явж байгаа. 2,500 гэсэн юм гоё. Тэгээд тэнгуут юм труулаад өгөөч гээд 200 багт татуулаад 2,300-аар явчихна. Тэгээд нэг 2 цаг маг хавцаа явна болохоор унтчих юм уу дөө. Би ч Солонгост идэх хүн, энэ чинь Японд идэх хүн байгаа шүү дээ. Тэгээд тэнгуут Солонгос Япон хоёрын KFC хоёулаа амар муухай заяа. Монголыг гүйцэх KFC бараг байдаггүй гэж боддог байхгүй юу? Тэгээд бид хоёр класс. Тэгээ энэ KFC-г идэж үсгээр шийдлээ. Энэ KFC яриад тэгэл амар KFC энэ үдэж үсгээр санагдаад тэгэл KFC болчлоо бид хоёр. Одоо нэг 8 минут алхаад KFC рүү орох юм шиг байна. Нөө газар ирсэн чинь энд нь байхгүй юм заяа. Тэгээ яг ороод харсан чинь better than KFC гэдэг нэг хүн ревю бичсэн. Тэгээд нөгөө KFC шиг харагдаа тэгээ хүрээд ирсэн. Одоо тэнцээгаалны газар орчих юм дээ да тий. Дамдаа явж байгаад ийм нэг спутины гадаа таараад тэгээд хоёр смути явж ухаар боллоо. 40 баат гинэ. Ер нь амар үнэтэй юм байна. Гэтэ яг хөө зөвөр амсч үзье. Хоолоо хоёлоо 10,000 дотор идэх шүү дээ. Тэгээ 5,000 юм байна. Тэгээ юу лээ? Тийм байх. 5,000. Амар хямдхан газар шүү дээ. Хямдхнуудыг нь ашиглаж сурсаар байгаа. Хямдхан газар. Надад бол яг үнэндээ барин шиг л хамдагдчих наачаа. Барин? Бас энэ л тий. Одоо ингэ бид хоёр өнөөдрийн дотор заяа. 5 цагийн дотор энэ яг ингээ 2 дахь идэх чинь бодлоо. Би сая энэ хоолоо идэж чадахгүй гэсэн чинь ялаа суудсан. Тэгээд идэж чадхааргүй болоод. Тэгээ энийг бол бид хоёр амар сайдсан. Тэгээ будаага бас сайдсан. Анаар бол бүр юу ч үлдээгүй байна. Энийг бүр архин ч үлдээгүй. Ийм л байна. Архичин. Ой. Дэлгүүр тос зэрэг ийм нарны тос тэгээд шумуулны цэцлэг авчих. Амар үнэтэй юм байна нарны тосны тэр бол. Гэтэ үс цаач үнэтэй л юм л та. Өөртөө шумуулан татуулсан энэ өглөө амар цэцч гар гэл гүзүү гэх юм шумуултай газар явах юм хэрэглэн өвчин долоо. Full body massage-д орохоор боллоо.
тэнгэ гэж. Над дээр зүгээр юу ячлаа? Галчуур тавьчлаа зүгээр. Массажинд орохгүй гэж байна. Бараг ороод тах шиг байна. No. Ингээд нойр хүрээд тэгснэ ингээ унтахгүй ингээ амар гоё чийлрээ наагаад. Oh my god, thank you so much. Ус өгдөм байх. Баярлалаа гिचгөө. Оо эн чинь зөндөө массаж байсан юм биш. Хамгийн түрүүнд таарсанд нь ороо. За энэ болохоор 50 баатаар ийм жимс авсан заяа. Pineapple тэгээ энэ папая гэж бодголынхаа. Тэгээ манготой. Нэг сэндвич бас нэг сонир санагдаад авсан. 40 ба. Тэгээд энэ нь болохоор 10 багтаар бас нэг юм самар авсан. Самар гэдэг чухантай л гээд мананаас намайг тэгээд анаад. Тэгээ юм юу авсан. Эхлээ бахарсан.Оогийн сая авсангүй. Гэтэ авсан. Тэгээ юм лейс, хуурамч лейс авсан. Тэгээд 4 ширхэг лаз пи авсан. Тэгээ пи нэр харуулсан. За ингээд буудлаа харуулъя. Эндээс ингээ хаал угаа. Хаалганы хааж шууд ингээд шилэн хуцаа өлгөх хэсэгтэй. Тэгээд энд яг эмхтэй үний юм байгаа шүү. Дамсаг байна. Тэгээд нүүр угаадаг юм байна. Солонгосоор бичээстэй. тэрийг гайхлаа. Тэгээд нэг сэнстэй, аягтай, устай. 2 жижигхэн ус байсан. Тэрийг хөргөчөнд нь хийдсэн. Тэгээд энэ хэсэгтэй ингээ ширээтэй, зурагттай. Зурагт нь астын билээ. Тэгээ ингээд 2 ортой ингээд гадагшаага суух хэсэгтэй. Тэг нойл нэг юм байн бол байхгүй гэхдээ шүшүүр байх юм болчихно дөө. Нэг юм хөл энэ. Бүрсээ саммаар сах. Миний ус бүр ингээд дайхраад ингээд хацалтай. Сэн илгээс авсан сэндвич идэж үзье. Наач ямар юм? Майнуудтай спиначтай. За папая жимсийг анх удаа идэж үзэж байна. Can you guys believe? Би өөрийнхөө мөнгөөр далаа харж байна. Гэвч бид хоёр өөрсдийнхөө мөнгөөр далаа харж байна. Oh my god. Бидний мөнгө. Хоёулаа ийм юм сууж идэж та. Одоо үнэндээ байгаа юм шүү. Би бараг энийг тайлах юм байна. Oh shit. Одоо би тэр нэг иймэрхүү юм хийгээд зогсчих. 15 баатар нэг юм зарим авлаа. Монгол сүүн зарим нь ямттай байна. Яг Оригтой юм бэ. за би хоёр буцаж орж ирсэн. Би бөөлжсөн. Яа бөөлсөн бэ гэхээр миний гидс дүүрсэн. Тийм гидсэндээ багтааргүй юм шиг. Тэгэхээр авсан юм өөрийнхөө. Тэгээд бөөлж сүрээд гэжтэй ингээд цаанаасаа ингээ гарах гад ингээд яг ингээ тулцсан заяа. Тэгээд орж ирж бөөлжөөд анир өмдөөс бас сэлсэн түрүүн орцсон байсан болохоор. Тэгээд одоо би тэр буцаад гарнаа. Нэр өмдөс хийчихсэн. Шинийн гудамжаар орж тэннэ бид хоёр. Ийм нэг юм байна. Ер нь ингээд анзаарч харсан чинь дандаа хөгшин Европ, Америк ахч нар байд юм байна. Өвөө эмээнэр байд юм байна. Тэгээд амар царайлаг ихч нартай байна. Амар царайлаг заа. Агаа гэж бодсон чи хичээсэн байлээ. Амар царайлаг юм аа. Тэгээд яг сонирхсан чинь гомо хүмүүсийн ирдэг баар юм байна. Яа. Одоо дараа болж юм хоёр ундахтаа бэлтгэж чинь. Анир доошоо Wi-Fi-ний код суухаар буутсан. Би одоо нүүр мөрөө цэрлээд түрүү шүшүрт орчоод. Тэгээд ном унтаад өгнө. Тэгээд өглөөс зэрэг нэг юмнууд байгаа юм чинь тий. Аниртай зүг маск тавих гээд 2 маск авчирсан. Тэгэхгүй миний ярс бүр аим хурш. За чамд авчирсан нэг юм уу? Дугаараа үе. Миний юм бол миний юм, чиний юм бол миний юм. Баярлалаа. Яа нуур.
амар хөрөссөн юм шүү дээ. Тэр маска тавьд дуусчихсан. Орсон маань ингэж харагдаж байна. Донтлаа. Дараа нь үлж